Дулмаа гэдэг Баянзүрх дүүргийн иргэн тэрвэр 1 жилийн өмнөөс илэгний С дельта гэх вирустэйгээ мэдэж улс төрийн эмнэлгийг бараадах болжээ. Оны өмнөхөн дүүргийн эмнэлгээсээ 13 маягт авчирч халдвар төвчин судлалын үндэсний төвийн амбулаторид үзүүлэхэд яаралтай вирусэд тоолох шаардлагатайг эмч нь хэлсэн байна. Ингээд улсын эмнэлгүүд эрүүл мэндийн дэвтэртээ даатгалаа 3 сар ашиглаагүй иргэдийн илэгний вирусыг үнгүү тоолж эхэлсэн тухай мэдээг сонсоод өчигдөр шууд халдвар төвчин судлалын үндэсний төвд ирсэн гэв. Дулмааг өмнө нь үдсэн эмч илэгний Б вирусээ тоолуулахаар дугаарлсан иргэд их байгааг хэлээд заавал үзэлгийн дугаарыг ойчрлож авах шаардлагатай хэмээн өрөөнөөсөө гаргажээ. Би ч нөгөө Б дельта 2-тай байхгүй юу. Тэгээ нэг нь яг юу яачих. Энэгээр тоолооч өнөөгөө тоолж байгаа юм чинь тийм байхгүй л гэдэг чинь тэгээд шүү дээ. Мэдхгүй одоо очрыг ноос. Тэгээ би ямар сонин бэ та одоо гэдэг би сая хэллээ гэсэн чинь би чамд яг би ч очрыг бичээлээ. Очр амар их байгаа. Ер нь бүтэхгүй дээ гэдэг шүү дээ. Өөрөөгөө илэгний аль нэг вирустэй эсхийг мэдэх гэж мэдсэн нэг нь илэгний БЦ вирусээ тоолуулах гэж халдвар төвчин судлалын үндэсний төвийн үүдэнд дугаарлан зогсож байгаагаа олон иргэд ярьлаа. Энэ эмнэлгийн хяналтанд байгаа хэдий ч эрүүл мэндийн даатгалаа ашиглан үнэгүй илэгний БЦ вирусээ тоолуулж чадахгүй байгаадаа иргэд бухимдалтай байна. Цог цэцэг сайдын эрүүл мэндийн даатгалаа ашиглан илэгний БЦ вирусээ үнэгүй тоолуулах боломжтой гэх мэдээллийг зурагтаар сонсоод ирсэн иргэд ч энэ дунд байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн очироод вирусээ 2-3 сарын дараа л тоолуулах боломжтой гэх баталгаагүй хариултыг эмчээсээ сонсчээ. Эхлээд эмчт үзүүлнэ. Тэгээ эмч шийдээд одоо дараа нь тэр очир дугаарт нь орж байгаа л 2-3 сарын дараа юм уу тоолуулах чиглэлтэй юм ярьж шít. Очир ихтэй байдаг болтой. Шууд тоолж байгаа юм алга байна. Үзэж шаарч байгаа юм алга. Нэг эмч 2 хүний л вирус тоолно өөр хүмүүст очир мочр өгөхгүй гэдэг. Тэг айгүй хүн зурталтай эднийх яг үнийг хэлээд. Одоо ч гэсэн би одоо ингэж би 3-т байдаг юм шүү дээ. Тэгээ би вирус тоолоод вирустай гэдэг зүгээр нэг хувийн эмнэлгээ тодорхойлуулсан чинь нодны ирсэн юм гэж байгаа байхгүй. Чи тэр хувийн эмнэлэгтээ үзээс хувийнхаа эмнэлгээр л тоолуул гэдэг байгаа байхгүй. Тэгээ энд одоо би ингэж үнгөө тоолуулна гэдэг өчнөө зар яваад байгаа шээ. Тэгээ тэрнийхэн дагуу ингэж ирэл тоолуулах гэдэг одоо ирсэн. Тэгсэн чинь үүдний өөхөн нэг тийм хүн болгоны сайнд үзэн гэсэн тоолны гэсэн хүн болгоны тоогоор тоолохгүй. Заавал ийм чимчдэр үзүүлж яж яана маань айгүй их самтаа байхгүй. Бүр амны юм шиг болцсон. Угаасаа эдний хяналттай хэл та. Тэгэхээр яг нэг үнгүй гэхээр бас тоолоо үзчихээ С вирустэй. Тэгээ тэрийг үзэх гээд ингээд өнөөдөр ирсэн. Тэгсэн чинь нөгөө юу би одоо би өглөө ирчээд эргээд яваад амьд ойчрахгүй дахиад ирж байгаа. Тэгээд дан чи үзэхгүй юм. Тэгээд телевизэрийн дараа болохоор яг 1 2 3 халдвартад үзнэ тоолж байна гэдэг байгаа юм байхгүй юу. Хамгийн гол нь тэгж хуурмааргүй л байна л да. Халдвар төвчин судлалын үндэсний төвд өнгөрсөн 9 дугаар сарын дундаас эрүүл мэндийн даатгалаар иргэдийн илэгний БЦ вирусыг тоолж эхэлжээ. Энэ хугацаанд 500 орчим хүн вирусээ тоолуулж амжсан байна. Төлбөрөө төлөөд вирусээ тоолуулахаар хандсан иргэдтэй хүндрэл учруулахгүй тулд халдвар төвчин судлалын үндэсний төвийнхэн дугаар харгалзахгүй шууд оншилдог. Гэхдээ салбарын сайдын шийдвэр гарснаар эрүүл мэндийн даатгалаа ашиглан үнэгүй вирусээ тоолуулахаар ирж байгаа иргэд олон болжээ. Тиймээс эмч нарынхаа ачааллыг харгалзаж энэ эмнэлгийнхэн амбулаторийн 6 эмчтэй 7 хоногт 2-3 өвчтний илэгний БЦ вирусыг тоолох квотыг дарга нар нь өгсөн байна. Энэ дагуу бид ажилдаг. Гэхдээ дур мэдэн хэвлэлд ярьж болохгүй гэх эмч нар олон байлаа. Нэг эмчт нэг 7 хоногт 3 мөн л. Тэр нь ирсэн хүн болох нь үзээд байна. Ирсэн хүн болох нь боломжгүй байх. Ажлын нөөц хүрэлцэнээс шалтгаалж байгаа бас. Бичний эмч болж байгаа гэсэн. Амбулатор төлөөлөлт нэг 5-6 эмчт үзэж байгаа. Гаргасан шийдвэрийг нь эмнэлгүүд нь хэрэгжүүлээгүй. Иргэдэд хүндрэл учруулж байгааг цог цэцэг сайд тендертэй холбон тайлбарлав. Он солигдох завсарт иргэдийн илэгний БЦ вирусыг тоолох ажил эмнэлгүүдэд тасалдсан байж болзошгүй хэмээн ярих эрүүл мэндийн сайд улсын 1-р төв эмнэлэгт вирус тоолох ажил огт хийгдэггүйг мэдээгүй юмнаа. Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд улирлынх нь 165 мянган төгрөгийг наашин татаад нэг удаагийнх нь тэр вирус тоолох шинжилгээнд нь л оруулж байгаа. Ер нь бол иргэд өөрсдөө хэрвээ үзэж шалгах гэх юм бол тэр мянган төгрөгийн зарим нь одоо 800-аас 1000 ийм хооронд хэлбэлзэж байгаа зүгээр юу байгаа. Хордовчсон тест байгаа. Тэрийг авч үзчихээ. Тэгээ тэрэн дээрээ үнэхээр одоо энэ ВЦ вирустэй байх юм бол тэр үнэтэй 165-ийнхаа тоолох шинжилгээнд орхон зүйтэй.
Улсын эмнэлгүүд нь салбарын сайдынхаа шийдвэрийг дагаж мөрдөхгүй хүнд суртал гаргаж байгааг хэлээд үнэгүй вирусээ тоолуулах хүсэлтэй иргэд эрүүл мэндийн төвтрээ барин хувийн эмнэлгүүдийг зорих нь нэмэгдэжээ. Манай дээр ирж байгаа хүмүүс бол үнэгүй тоолно, үнэгүй БЦ вирусыг тоолно гэдэг юм зар явж байгаа гэдэг утгаар хандаж байна шүү дээ. Манайх ч бас хоёр салбартай. Нэг нь 104 зам дээр байдаг. Тэгэхээр үүдний нөө хөсөөттэй ойрхон учраас бүр тийшээ бол илүү бас хандаж хүмүүс бол одоо очиж асууж байгаа. Улсын 1, 2, 3 халдвар төвчин судлалын үндэсний төв гэсэн 5 төв эмнэлэг болоод Сэлэнг, Дархан уул, Өмнө Гав гэсэн 5 аймгийн эмнэлэг элэгний вирусыг тоолох тусгай машинтай. Удахгүй дахин 5 эмнэлэгт глобал сангийн хөрөнгөөр вирус шинжлэх машиныг 5 аймагт нийлүүлэх юм байна.